1 2 Аз. За бүгд хамтдаа эзэн нэг алдрын чангалууд ашиглалтыг өргөё. За сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд хүргэе. Бүгдээ сайхан амарцгаасан уу? За бүгдэнд нь бас сар шинийн мэнд хүргэе. Монголд маань бас сар шинэ болоод өнөөдөр ч бас шинийн 2 нь юм уу 3 юм уу? Ямар ч бас нэг тийм өдөр юм шиг байна те. Тэгээд бид нар ч Солонгост бас өрөөгт чичээ хэдүүлээ 2 удаа цагаан сар тэмдэглээд. За тэгээд эрт хүндээ танд бас сар шинийн мэнд хүргье. Тэгээд эзний нэрээр бас өрөөж байна гэд бас эрт хүмүүстээ сайхан мэндчлээч. Хамтдаа энэ газар байгаадаа баяртай байна гэд бас те. За өдрөө сайхан амарцгаасан уу? Эзний ивэл ерөөл дүүрэн биздээ. За өнөөдөр бас эзний өргөнд үйлчилж байгаа манай үйлчлэлийн багийнхан маань гоё бас Монгол хувцас өмссөн байна те. Бас гоё харагдчихэ шүү. Тэгээд бид нар ингээд Монголоо хувцаараа бас ингэж гоёж тэ бас ингэж омгшиж байгаа шүү дээ тэ бид нар Монгол үндэстэн шүү гэж. За тэгээд үйлчлэлийн багаас гадна бас тэ чуулганы итгэгч олон хүмүүс маань бас гоё Монгол дээлээ өмсөж ирсэн байх шүү. За тэгээд хүн нэг бүрийн төлөө бүгд хамтдаа нэг эзэнд талархаад алга ташья. За өнөөдөр бүгд хамтдаа Еврей номоос суралцнаа. Тэгээд Еврей номын 10 дугаар бүлгийн 32-оос 37 дугаар 39 дугаар хэсгээс суралцсан. Тэгээд өнөөдөр үгийнхаа гарчигт нэг юм чухал одоо тий өгүүлбэр оруулсан байгаа. Итгэл дотор урагшилдаг хүн байх гэсэн баг. Итгэл дотор урагшилдаг хүн байх. За тэгээ Еврей номоос хамтдаа суралцъя. За энэ дэлхий дээр хайр их чухал тийм үү? За тэгж бодож байна уу? Ер нь энэ дэлхийн хамгийн чухал одоо тий зүйл бол хайр байх. Ер нь хайр дээр бүх зүйл тогтож байгаа бах. Магадгүй тий. Хайр байхгүй бол тий бүх зүйл утгахгүй гэдэг зүйлийг бас Библи ерөнхийдөө бас илэрхийлсэн байдаг тий. Ер нь энэ дэлхийн бүх зүйл устдаж алга болсон ч хамгийн сүүл үлддэг нэг зүйл бол хайр юм а гэж хэлсэн байгаа даа шүү дээ тий. Ер нь дэлхийн ертөнцийг хайргүйгээр төсөөлөх юм бол ер нь аюултай тийм үү? Та тэгж бодож байна уу? Таны бодоод үзээс таны амьдралд ингээд ямар ч хайр байхгүй байна гэдэг ингээд бодоод үзтээ. Эсвэл таны эргэн тойронд ч юм уу ямар ч хайр байхгүй байна гэдээ бодоод үзтээ. Ингээд бодохоор хүний амьдрал энэ дэлхийн ертөнц бол хайраас тусдаа байх боломжгүй. Хайр гэдэг бол маш үнцэнтэй зүйл байна. Гэхдээ харамсалтай энэ хайрыг зарим хүмүүс мэдэрч амьдардаг, зарим хүмүүс бас мэдрэх харамсалтай нь энэ хайрыг зарим хүмүүс мэдрэхгүйгээр амьдардаг тохиолдолч бас байдаг байна. Тэ тухайн орчноосоо шалтгаалаад янз бүр. Гэхдээ ямар байхаас үл шалтгаалаад энэ хайр гэдэг зүйл бол хүний амьдралын, хүн төрлөختний амьдралын энэ дэлхийн ертөнцийн хамгийн чухал үнэт зүйл юм а. Хайргүй бол аюултай. Тэгэхээр ер нь хайр байхгүй бол тэгэл ер нь байнгын л дайн байлдаан байх бах тийм үү? Ер нь л ингээл байлцсан, тэмцэлдсэн, өрсөлдсөн тэгээ нэгнийхээ дээр гарах гэсэн за юу гэдэг те ер нь өөрийгөө те мундаг гэдгээ илэрхийлэх гэсэн за мэдхгүй ингээд янз бүрийн зүйлүүд байх бах. Тэгээ тэр болгоно магадгүй хүний амьдралыг ингэж нөө шархтуулж байдаг. Хүний зүрхийг өвтгөж байдаг. Хүний оюун бодлыг бас эвдэж байдаг. Хүний амьдралын хэв маягийг эвдэж байдаг ч гэдэг ч юм. Тийм зүйлүүд байх бах. Тэгэд бодохоор ер нь хайр гэдэг зүйл бол маш чухал байгаа даа. Тэгээ та дэрэгт хүн нэг гоё юм бурхны хайрын нүдээр нэг ханга хараач. Тэгээ хувиршгүй хайр гэж байгаа шүү дээ ер нь те. За тэгэхээр хайр гэдэг зүйл бол чухал шүү бах тонороо те. Тэгэхээр Библиэлд Паул гэлч те маш чухал зүйлийг Ром номдор бас хэлж өгсөн байдаг шүү дээ те. Энэ дэлхий дээр те хайраас өөр зүйлд бити өртөө байгаарай гэсэн байна. Хайраас өөр зүйл дээр бити өртөө байгаарай. Ганцхан хайр нь л өртөө байгаарай гэсэн байна. Ойлгож байна тий? Ром номын 13:8 дээр хэлж өгсөн байна л да. Тэгээ би эндээс бас дуудаж өгье. Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хиндэж ямар ч өргүү бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэгэ гэж хэлсэн байна. Дахин хэлье. Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хиндэж ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэгэ гэсэн байна. Яг л энэ дээр хайрыг тэгж чухалчилж өгсөн байна л да.
Магадгүй энэ хайр бидний амьдралаас холдоод явцсан байгаа юм биш үсттэй. Энэ хайр надаас холдсон байгаа юм биш үсттэй. Би энэ хайрыг орхигдуулаад амьдрч байгаа юм биш үсттэй. Гэдэг энэ бодлыг хүн бүр үргэлж бодож байгаа, үргэлж тээж байгаа. Сэтгэлдээ. Тэгээ хайр холдоод ирэхээр л хүний зүрх хатуурал янз бүрийн буруу зөрүү сонголтууд хийж эхэлдэг юм шиг байгаа юм л та Библийг харуул. Тэгэхээр хайр үндсэнтэй чухал юм аа. Гэхдээ Библиэлд онцгойлон бас нэг чухал зүйлийг гаргаж ирсэн энэ хайраас илүү чухал зүйл байна гэдгийг хэлж өгсөн байна. Амен. Сонирн байна уу? Тэгээ энэ хайраас илүү чухал зүйл байна. Энэ болвол миний дуудсан хүмүүсийн амьдралд миний сонгосон хүмүүсийн амьдралд илүү чухал юм аа гэж хэлсэн байна. Тэгээ хайр хүний амьдралд энэ ертөнцид хэдий чухал ч гэсэн хайрд бас хийж чадахгүй зүйлүүд байгааг Библи бас тодорхой хэлж өгсөн байна л. Тэгэхээр тэрнээс илүү чухал зүйл юу вэ гэсэн чинь итгэл юм байна. Хайраас илүү чухал зүйл нь итгэл байна. Библийн хэлж байгаагаар бол өнөөдрийн биднэрт өгдөж байгаа үгээр бол итгэл илүү чухал юм а гэдэг зүйлийг хэлсэн байна. Яагаад? Яагаад гэвэл итгэл биднийг Бурхны ард түмэн болгодог юм. Амен. Итгэл биднийг Бурхны ард түмэн болгодог. Библиэлд хайр чамаа Бурхны ард түмэн болгоно гэж хэлээгүй байгаа. Харин юу гэж хэлсэн байгаа гэхээр итгэл таныг Бурхны ард түмэн, Бурхнаар сонгогдсон нэгэн болгоно гэдгийг хэлсэн байгаа. Мөн хайраар бид аврагддаггүй юм байна. Бид юугаар аврагдаж байгаагаар бид итгэлээр аврагдсан байна. Амен. Библи хэлэхдээ юу ч хэлсэн мэхээр надаар дуудагдсан хүмүүс би түүний төлөө ирсэн, түүний гим нүглийг уучлан тэгээд амилна гэдэгт итгэх юм бол аврагдана гэсэн байгаа. Нэгсэндээ гэмт байдлаасаа аврагдах тухай, Бурхны хаанчлалд орох тухай ганц түлхүүр нь юу байгаа гэхээр итгэл байгаа. Түүнээсээ Библиэлд чи хайрлаад аврагдана гэж хэлээгүй байна. Ани дэлхийн ертөнц бол ер нь хайрлаад аврагдахыг хичээж байгаа. Тийм учраас ингээл янз бүрийн сайн үйлс мүлс буйны үйлс мүлс ингээл хийгээл амьдарч байгаа шүү дээ. Тэгээ тэрүүгээрээ ингээд сэтгэлээ дүүргэж байгаа. За яах вэ? Би нэг тийм сайн зүйл хийжлээ шүү. Одоо нэг миний нэг буруу зүйлүүд нэг жоохон ч ихсэн цайрах баха гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг ингээд хүмүүс өөрөө өөртөө ингээд бий болгоод ингээд явж байгаа. Магадгүй зарим нэг одоо ийм шашны номлол сургаалаас ийм зүйлүүдийг сураад ч юм уу тийм зүйлээс ингээд нөлөө аваад ч юм явж байгаа. Гэтэ Библи цорын ганц чин үннийг хэлэхдээ юу гэсэн бэхээр хайраас илүү чухал зүйл нь өөрөө юу гэхээр итгэл байна гэж хэлсэн байна. Өдөр амттай итгэл гэж хэлэх үү? Итгэл. Тийм учраас Бурхны хүмүүсийн амьдралд итгэл гэдэг зүйл чухал байна. Тэгэхээр бид нар итгэл дотор уршилдаг хүн байх нь хүний амьдралын хамгийн үн цэнтэй чухал зүйл байх нэ ахтун. Амен. Библиэлд хэлэхдээ итгэлийг бас нэгэн зүйлтэй харьцуулсан байдаг. Тэгэхээр энэ дэлхий дээр одоо үн цэнтэй одоо үнэт зүйл юу вэ? Үн цэнтэй одоо эд материал гэх юм одоо үнэт эдлэл гэх юм уу? Үнэт эдлэл алт байгаа тийм үү? Алтнаас илүү үнэтэй зүйл энэ дэлхий дээр байхгүй бах тийм үү? Зөв. Алт бол үн цэнтэй шүү дээ. Хязгаарч үн цэнээ алдахгүй дэлхийн ертөнцид үргэлжил өөрийнхөө мөн чанарыг тогтоосоор л байгаад байгаа ер нь бол. Дэлхийн ертөнцид чинь явж тэрний ханаас л явж байгаа шүү дээ ер нь Энэ бол маш үн цэнтэй. Гэхдээ Библиэд юу гэж хэлсэн бэхээр энэ алтнаас илүү үн цэнтэй зүйл бол итгэл юм а гэж хэлсэн байна. Амен. Яг бол итгэл биднийг Бурхны хаан тулсын иргэн болгодог юм а. Тийм учраас бид итгэлийн хооноос хөөцөлддөг, итгэлийн хооноос эрэлхийлдэг нэг нь байх нь юрол юм а гэх юм. 1-р Иохан номын 5-р бүлэг дээр ингэж хэлсэн байна л. Тиймээс Бурхнаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг бөгөөд ялалт нь бидний итгэл болоё гэж хэлсэн. Би дахиж хэлж байна. Тиймээс Бурхнаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг бөгөөд ертөнцийг яадаг гэж байна. Ялдаг ямар хүмүүс? Бурхнаар төрсөн хүмүүс. Бөгөөд ертөнцийг ялсан ялалт нь бидний юу гэж байна? Итгэл юм а гэсэн. Ялалсан ялалт нь хайр юм а гэж яг өнөөдрийн энэ хэсгээр бол хэлээгүй байна л. Юу ялдаг вэ гэхээр итгэл хүний амьдралд ялалтыг авчирдаг ахтана. Амен.
Тэгэхээр бид итгэл дотроо ялалтаа алгах нь Бурхны тушаал юм а. Бурхан биднээс итгэлийг хүсэхдээ юу гэдэг вэ гэхээр ял гэсэн мэт. Нэгсэндээ Бурхан бидэнд тушаасан баг. Нэгсэндээ эзэн бидэнд итгэлийг өгөхдөө бид эзнээс итгэлийг авахдаа зүгээр та авсан ч яах вэ, авахгүйсэн ч яах вэ гэж Бурхан өгөөгүй гэсэн. Харин Бурхан хэлэхдээ юу гэсэн бэрэ? Итгээрэй гэсэн баг. Итгээр. Яг бол энэ бидний амьдралын үн цэнтэй зүйл буюу бид тэр аврал руу орох учраас тэгээ зогсохгүй бид нар энэ дэлхий дээр ялалтай амьдрах хамгийн том дэлгүүр нь учраас Бурхан хүний амьдралд энэ мэрэгэн ухааныг, энэ шийдлийг бий болгож өгсөн байна. Тэгэхээр бүгд хамтдаа өнөөдрийн биднэрт өгөгдсөн эхийн 39-39-ээс харъя. Энэ дээр юу ч хэлсэн бэ гэхээр харин зөвхт хүн минь итгэлээр амьдрна. Хэрв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална гэжээ. Бид сүрэл рүү ухрахсад бус харин итгэж амийг хадгалагсад билээ гэж хэлсэн байна. Харин зөвхт хүн минь итгэлээр амьдрнаа. Хэрв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална гэж. Нэгөөсөндөө итгэлээс ухрах юм бол Бурхны сэтгэл тэр хүнийг таалахгүй гэдэг зүйлийг хэлсэн байна. Нөгөө талдаа эсрэг утгаар юу гэсэн бэхээр түүнийг туулаад нэгөөсөндөө байлдаад ялаад гараараа гэдэг зүйлийг хэлж өгсөн байгаа. Нэгөөсөндөө Библи юу гэж хэлж байна гэхээр итгэлээр ялаараа гэж тушаасан байгаа. Захирсан байгаа. Тунхагласан байгаа. Амен. Тийм учраас бид итгэл дотор ялалтаа урагшлах учиртай юм а. Амен. Таны амьдралд итгэл дотор ялалтаа урагшилж байгаа өдөр хоногуд зөндөө байгаа хаа. Таны амьдралд итгэл дотор ялалтаа алхаж байгаа өрөөлүүд олонтоо байгаа хаа гэж найдаж. Тийм учраас бүгд хамтдаа итгэл гэж хэлэхгүй. Итгэл. Дахиад үргэлжлүүлээд бүгд хамтдаа итгэл дотор урагшилдаг хүн байя гэж тунхаглах тун ахтун. Харин зөвхт хүн минь итгэлээр амьдран хэрв тэр ухрах аваас сэтгэл минь түүнийг эс таална. Бурхнаар сонгогдсон хүн итгэлээр амьдрнаа ахтун. Бид сүрэл рүү ухардаг бус харин итгэж амийг хадгалдаг билээ гэсэн. Тэгэхээр энэ итгэл дотор урагшилдаг, итгэл дотор ялах ялалт нь өөрөө юу гэхээр биднэрт яадаг гэж байна? Амийг хадгалдаг гэж хэлсэн. Бидний амьдралд өгөгдсөн тэр ёроолыг үргэлж хадгалж явдаг зүйл нь бид нар итгэл дотор ялах ялалт юм аах тун. Амен. Тийм учраас энэ итгэл маш чухал байна. Үн цэнтэй байна. Тэгвэл бүгд өнөөдөр хамтдаа яг энэ итгэл дотор яаж ялах вэ? Итгэл дотор яаж ялалтаа урагшлах вэ? Итгэл дотор яаж ялалтаа хүн байх вэ гэдэг талаар өнөөдрийн үгээс нь 3 чухал зүйлийг харцгаая. 3 зүйл сурыг бүгдээр өнөөдөр. За юу. Нэгдүгüүрт нь бүгдээрээ бодлоор ялцгаая. Бодол гэж хэлэхгүй. Бүгдээр хамтдаа бодол дотор ялцгаая. Яг тэгвэл өнөөдрийн үг буюу Еврей номын 38:9-дэр хэлэхдээ биднийг ялалттай байгаарай гэж шаардсан байгаа даа. Тэгээ зогсохгүй Паул илч буюу тэр Бурхны хүн Эфес чуулганыханд хэлэхдээ бас сүнслэг тэмцлийн талаар хэлж өгдөг шүү дээ. Сүнслэг тэмцлэр амьдрахтаа бид нар тэр зэвсгүүдийг өмсөж, зэвсгүүдийг барьж яваараа. Тэгвэл та нар ялах болно гэж хэлсэн байна. Юу гэж хэлсэн бэхээр зөвхт байдлын хойгийг өмс гэсэн. Амар тайвны сайн мэдээг ав гэсэн. Итгэлийн бамбааг барь гэсэн. Бурхны үг болох сүнсний сэлмийг бариарай гэж хэлсэн байгаа даа. Тийм байж бид нар тэмцэл дотор ялах болно. Сүнслэг тэмцэл дотор ялах болно гэдгийг хэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр хүн төрлөختөнд эзэн Есүс Христ ирэхдээ түүний яг энэ дэлхий дээр ирсэн цаг үе ямар цаг үе байсан бэ гэхээр Ромын хаант улсын цаг үе. Тэгэхээр Ромын цэрэг гэдэг бол ерөөсөл тэд нар
хамгийн сайн чаддаг зүйл бол ерөөсөө дайдах баг. Байлдаанд гарч чадна гэсэн. 13 дугаар зууны үед Монгол цэрэг бас тийм байсан шүү дээ. Тийм үү? Хамгийн сайн байлдаж чаддаг, дайдаж чаддаг. Тэ? Хамгийн сайн одоо тэ техник одоо юу гэдэг нь тэ стратегтэй. Тактиктай. Тэр эзэн Есүс Христ хүн төрлөختний амьдралын ноён өргөл болсон тэр Ромын тэр хүчтэй тэр цаг дор ирсэн баг. Ягдгүйл тэр цэргийн одоо тэр засаглалын тэр цэргийн хүчний эсрэг бол юм дугуурна гэдэг бол ерөн боломжгүй. Тим цаг үе. Тэгж ирсэн ч учиртай баг. Ягдгүйл тэр энэ дэлхийн хаан гэж хэлсэн баг. Тэгэхээр эзний хүн болох Паул илч юу хэлсэн бэхээр тэр Ромын цэргүүдийн эсрэг бид бол бурхны хайр юм аа гэж хэлсэн. Бид бол бурхны цэргүүд юм аа гэж хэлсэн. Тийм ч учраас итгэл дотор урагшаа алхаж байсан баг. Амен. Энэ зүйлийг хэлэхдээ тэр итгэл дотор хэлж исэн баг. Тэгээд саяны энэ те сүнслэг зэвсгүүдийг өөртөө авч байлдаараа ялалтай амьдраараа гэдгийг хэлсэн байгаа. Тэгэхээр энэ цаг дотор яг энэ итгэлийг тээж амьдрын, итгэл дотор ялалтай амьдрын гэдэг нь юуны төрөнд бид бодох учиртай юм аа. Хүн ер нь яг ингээд 30 минут төвлөрөхөд 30 минут яг ингээд маш сайн бодоход гайхалтай амжилт гаргадаг гинэ. Ойлгож байна те? Бид ер нь яг төвлөрөөд яг ингээд те хэр сайн бодож байна. Дээр нь бид нар чи маш юм завгүй нийгэмд амьдарч штэ те. Хөдөлгөөнтөө тийшээш нэг гүүмэрч юм шиг, ийшээш нэг гүүмэрч юм шиг, энэ лүүч нэг орчморч юм шиг ийм цаг үед дор амьдарч байгаа байхгүй. Тэгээ тийм судалгаа гарсан баг. Хүн нэр нь 30 минут яг маш сайн бодож чадах юм бол тэр хүний амьдралд ирнэ. Тэ амжилт их ойрхон гэдэг зүйлийг судлаж гаргаж ирсэн баг. Тэгэхээр бид нар яг энэ итгэл дотор ялах, урагшлах хамгийн чухал зүйл бол бодол байгаа даа. Тэр бодол дотроо бид нар тэ яг юуг агуулах вэ гэхээр бид нар өнгөрсөн ялалтууд, өнгөрсөн тэ тэр давж гарсан амжилтуудынхаа тухай бодох тухай Библи зааж өгсөн байгаа даа. Өнөөдөр юу? Таны амьдралд өнөөдрийг хүртэл ирэхэд ямар нэгэн тэмцэл дотор ялалтыг, итгэл дотор, итгэлийн тэмцэл дотор ялалтыг байгуулсан байгаа. Амен. Ялалтыг байгуулсан. Тийм учраас та өнөөдөр магадгүй энэ газар сууж байгаа. Тийм учраас та өнөөдөр тэ энэ газар ирсэн. Энэ бол ерөөл юм аа. Тэгээ Ром Еврей номын 32 дээр яг энэ зүйлийг хэлж өгсөн байна л. Та нар урдын өдрүүдэд гэгэрүүлэгдснийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг твцснээ санах тун гэж хэлсэн байна. Тэр яг энэ хэсгүүдийн уртал дээр юу явж байгаа гэхээр Еврей ном тэр тэ Ром одоо энэ Юудэ үндэстэн бурхнаар аврагдсан тэр авралыг илүү сайн сануулж өгсөн байна. Юу гэхээр эзэн Есүс Христ итгэх итгэл нь өөрөө аврал юм аа. Тэ? Тэр өөрийн бие махбодоор энэ дэлхий дээр ирж, тэр өөрийн ариун цусаараа биднийг хамгаалж, биднийг ариусгаж, түүгээр зогсоход тэр биднийг ялалтанд хүргэсэн юм аа гэдэг зүйлийг маш тодорхой хэлж өгсөн юм үйл явдал байна. Тэрийг ойлгуулж өгөх гэж. Тэгээд тэр итгэлийн хүмүүст хэлэхдээ өгөхөр та нар өнгөрсөндөө итгэлийнхаа төлөө маш их тэмцлийг туулж байсан. Өнөөдөр ч гэсэн таны амьдралд те одоо энэ Ромын цэргийн өмнө те энэ их авчлагын өмнө те та ялж гарах тэр итгэлээ бариарай. Тэхийн тул та өнгөрүүлсэн тэр амьдрал дотроо ялсан тэр итгэлээ бодоод үзээрэй гэдэг зүйлийг чиглүүлсэн байна. Та нар урдын өдрүүдэд гэгэрүүлснийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг твцснээ санах тун гэж хэлсэн байна. Бодол дотор бид нар өнгөрсөн рүүгээ очих боломжтой. Тийм үү? Хүний бодол чинь нөгөө нэг өдөрт нэг хэдэн мянган нөгөө муу зүйл, сөрөг зүйл боддог гэдэг байгаа шүү дээ, ер нь тий. Тэгээ тэрэндээ л ялагдчихад байт юм шиг байгаа юм л да, ер нь. Харин Библи биднэрт юу гэж хэлж байгаа гэхээр итгэл дотор ялалтаа уршаа алгахын тулд өнгөрсөн муу зүйлээ биш, харин
өнгөрсөндөө ялсан тэр жижигхэн амжилтаа ч гэсэн та бодоорой гэж хэлсэн байна. Өнгөрсөндөө ялсан тэр жижигхэн боломжоо ч гэсэн та хүлээж аваарай гэсэн байна. Амен. Тэгэхээр бид итгэл дотор ялах хамгийн чухал зүйл бол бодол юм. Тэгээ бодохдоо бид нар өнгөр туулж ирсэн амьдралынхаа тэр ялалт дотроос та нэгийг ч гэсэн сугалж авч чадах юм бол тэр нь өөрөө бидний амьдралын итгэлээр цаашаа алгах ялалт буюу тэр зэвсэг болж өгнө гэдгийг хэлж өгсөн байгаа юм. Буруутгал болон цөхрөл дотор олны үзүр болж тийхүү ад үзэгсдийн хамсаатан болж байсан. Учир нь илүү сайн мөнхийн өмчтөөгөө та нар мэдэх тул хоригдсдыг өрөвдөж эд хөрөнгийг чинь дээрэмдэж тонходч баяр хөөртэй байсан. Тонход баяр хөөртэй байсан гэж. Нэг өсөндөө ад үзэгддэг тэр хүмүүс дунд ч гэсэн та нар орж исэн гэдэг зүйлийг тодорхойлж өгсөн байгаа даа. Хэдий тийм байсан ч гэсэн та нарын амьдрал өмч байгаа. Хөрөнгө байгаа. Өв байгаа гэдгийг та нар ойлгож хэцүү байсан ч гэсэн та нар тэднийг өрөвдөж баяртай байсан гэдэг зүйлийг тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр ах トゥ нараа итгэл дотор ялж уршаа алхах нэг чухал зүйл нь бодол юм аа. Бодох. Хоёр дахь зүйл нь харах байгаа. Харах. Өдөр хамтдаа харах гэж хэлэх үү. Тэгээ энэ харах бид нар орчин тойрноо харах. Бид нар аливаа орчин тойрныг харах үед бидний дотор үргэлж тэр үннийг таньж мэдчихэдэг байна. Тэр дундаа энэ харах гэдэг ойлголт нь юуг хэлж байгаа гэхээр Бурханаас олж авсан ирээдүгээ харах тухай ярьж байгаа. Алсын хараагаа харах тухай. Ирээдүйд Бурхан танд өгсөн тэр хараа зорилгыг харах тухай ойлголтыг хэлж өгсөн байна. Би маш олон залуучуудтай уулзаад тэднээс ингээд чи Бурханаас алсын хараа авсан уу? Чиний амьдрал дээр ирээдүйн зорилго юу байна гэж асуухад ер нь олон хүмүүс энэ зориггүй амьдарч байна. Өнөөдрийнхөө л зүйлийг болгоол ингээл явж байдаг. Гэтэ Библи юу гэж хэлж байгаа гэхээр хамгийн чухал зүйл хүний итгэлийг ялалтанд хүргэдэг нэг чухал зүйл юу гэхээр Бурханаас авсан тэр хараа зорилгыг харах тухай ойлголт юм аа. Бурханаас та хараа зорилго авсан уу? За ер нь Бурханаас хараа зорилго авна гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр би зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахгүй гэсэн үг. Хэрвээ би зөвхөн өөрийнхөө төлөө амьдрч л байгаа бол энэ миний хараа зорилго байхгүй юу? Бурханы юм зөвхөн миний төлөө байдаггүй. Бурханы зүйл үргэлж бусдын төлөө байдаг байгаа. Тийм учраас бидний хараа зорилго Бурханаар сонгогдсон бидний хараа зорилго үргэлж түүн дээр төвлөрөх нь ерөөл юм аах тун. Түүнийг харж чадах нь бидний амьдралд итгэлээр уршлах хүч болж өгдөг байгаа. Амен. Тийм учраас Еврей номын өнөөдрийн бидэнд өгөгдсөн эхийн 35 дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр ингэж хэлсэн байна. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хай гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр хараа зорилго руу явахын тулд Бурхан бидэнд итгэлийг өгсөн байна. Тэгэхээр бид тэр хараа зорилго руу явж байгаа үед амьдралд минь хэцүү нөхцөл байдлууд байдаг. Шантармаар, ухармаар, болчмоор ийм зүйлүүдэд тулгардаг. Хэдий тийм байсан ч гэсэн Бурханаас өгсөн тэр хараа зорилгыг чи харж чадах юм бол чиний амьдралд итгэлээ тэн уршаа алхах хүч өгөгдөх болно гэдэг зүйлийг хэлж өгсөн байна. За бидний хамгийн тод жишээ эзэн Есүс Христ. Эзэн Есүс Христ энэ дэлхий дээр хүн төрлөختнийг аврахаар ирсэн. Түүний зорилго юу гэсэндээ Бурхан эзэн Есүс хоёрын хамтдаа бий болгосон зорилго юу байсан бэхээр хүн төрлөختнийг аврах байсан. Тэр аврал нь юу байсан гэхээр эзэн Есүс Христ энд хүний биеийг өмсөн ирээд яах вэ? Загалмаа дээр цовдлогдоод тэгээд үхээд тэгээд амьлах байсан бохгүй. Гэтэ эзэн Есүс Христийн хамгийн хэцүү цаг үе хизээ байсан бэхээр загалмаад цовдлохын өмнөх мөч. Тийм үү? Яг тэгвэл бид нар Библийг харах юм бол эцэг минь, эзэн минь боломжтой бол та надаас энэ аягийг юу гэлээ? Олдуулаарай гэж хэлсэн. Нэг өсөндөө бас шантарч байсан гэсэн нэг талаас. Айж исэн гэсэн. Гэхдээ түүнд энэ дэлхий дээр ирсэн зориг байсан байхгүй.
Бурхантай хамт бий болгосон зориг байсан байхгүй. Тэр зориг нь юу байсан бэ гэхээр хүнийг аврах. Хүн төрлөختнийг аврах байсан баг. Тэгээд тэр хараа зоригынхаа дагуу юу хэлсэн бэхээр эзэн минь минийх биш таних биелэх болтугай гэсэн. Тэгээд тэр заалмаа дээр цовдлогдоод бүр тэ яаж зовлын идэл маш хүнд нөхцөл байдлыг туулсан шүү. Тэр бүр тэ арьсаа одоо тэ сийчүүлж цусаа урсгаж тэ түүний зүрх ямар их өвдөж байсан бэл. Хэдээ тийм байсан ч гэсэн тэр зогсох гадраа зогсож Бурханаас өгөгдсөн Бурхантай бий болгосон тэр хараа зорилгынхаа дагуу загалмай дээр цовдлогдсон юм ахтав. Тэгээд түүний дараах зорилго нь юу байсан бэлээ? Амьлах байсан. Тэгээд амьлсан ахтав. Амен. Тэгэхээр бидний амьдрал ч гэсэн яг итгэл дотроо ялан дийлэн урагшлах хамгийн том зүйл бол харах юм ахтав. Тэр харах зүйл дотроо бүр онцгойлон бид Бурханаас өгөгдсөн тэр хараа зорилгыг харах нь бидний амьдралын итгэл доторх ялалт юм ахтав. Нэгд нь юу гэлээ? Бодох. Хоёрд нь харах юм ахтав. За гурав дахь нь. Тэгэл дууслаа заяа. Гурав дахь нь. Энэ хоёр зүйлийг бий болгохын тулд гурав дахь нэг чухал зүйл юу байгаа вэ гэхээр төвчих байна. Итгэлээр ялах ялалтын дотор тэ итгэл дотор урагшаа хүн байхын тулд бид тэр тэмцэл дотор ялахын тулд биднэрт төвчээр хэрэгтэй. Тэгээд төсвөр хэрэгтэй байна. Бүр онцгойлж хэлэх юм бол бид нар зөвхөн өнөөдөртөө төвчих тухай ойлголт биш. Бид зөвхөн өнгөрцөндөө төвчээд өнөөдөр ирж байгаа ойлголт биш. Эцсээ хүртэл төвчих тухай ойлголтыг Библи хэлж өгсөн байгаа. Эцсээ хүртэл тэсвэрлэх тухай ойлголтыг Библи хэлж өгсөн байгаа. Амен. Бидний хамгийн тод жишээ бол Йосеф байдаг шүү дээ. Йосеф Бурханаас авсан алсын хараа юу байлаа? Түүний хүмүүсийг одоо аврах байгаа шүү. Хамгийн том алсын хараа түүнд өгөгдсөн зүйл бол Бурханы үгийн дагуу итгэмжтэй байх байсан баг. Дуулууртайгаар гიშгэх тухай байсан баг. Тэгээд тэр дуулууртай байдлаасаа болоод яасан бэлээ? Авчигддаг шүү дээ. Эхлээд авчигдсан шүү дээ. Ахнар нь түүнийг авчиж эхэлсэн. Тэгээд тэр авчлагаас болоод тэр зарагдсан. Тэгээд зарагдаа зогсоход тэр очиж шоронд очсон. Тэгээд шоронд очихоос өмнө юу болсон бэ гэхээр тэр бүр нэгэн одоо сурвалжилт гаралтай айлд одоо зарц хийж агаад бүр буруутгалд ордог шин. Юунаасаа болж? Зөвхт байснаасаа болоод, дуулууртай байснаасаа болоод буруутгалд орж байгаа. Тэгээ тэр буруутгалд зөвхт байснаасаа болоод сүлдө шоронд орж байгаа. Шоронд орсноосоо болоод тэр мэдээж яаж байгаа вэ? Зовлон идэлж байгаа шин. Гэхдээ тэр яасан бэлээ? Эзэн дотор дуулууртай байсаар байсан. Нэгэсэндээ эцсээ хүртэл тэр бурханд дуулууртай байсан нэгэн баг. Эцсээ хүртэл тэр бурхан дотор төвчээртэй байсан нэгэн баг. Тэгээд тэр эцэстээ юунд хүрсэн бэ гэхээр Египтийн ерөнхий сайд хүртлээ бурхнаар өрөөгдсөн байна ахтун. Амен. Тэгэхээр бидний төвчих байдал, бидний тэсвэрлэх байдал маань эцсээ хүртэл байхаваас бидний амьдралын итгэл яа нэг лээ биднийг аврах болно гэж хэлсэн баг. Тийм учраас бурхан яг энэ зүйлийг өөрийн хүмүүсийн амьдралд шаардсан байгаа. Ялах тун гэж. Итгэл дотор ялах тун. Амен. Тэр ахтунараа та өнөөдөр бурхнаар дуудагдаж түүнийг зүрхэндээ хүлээж авч итгэл дотор та алхаж байгаа бол үргэлж ялалтаа урагшаа алхаарай. Та тэмцэл дотроо ялаарай. Тэхийн тулд энэ гурван зүйлийг та сэтгэлдээ тэгэрэй. Бодох, харах, төвчих. Еврей номын 36-аас 37 дээр ингэж хэлсэн. Бурхны хүслийг биелүүлээд амлагдсныг хүлээж авахын тулд та нарт төвчээр хэрэгтэй. Учир нь айсуу нэг нь тун удалгүй ирнэ. Ис саатна гэж хэлсэн байна.
аваа дахин уншиж. Бурхны хүслийг биелүүлээд амлсныг хүлээж авахын тулд та нарт юу хэрэгтэй гэж төвчээр хэрэгтэй. Учир нь айсуу нэг нь тун удалгүй ирнэ. Эс саатнаа гэж хэлсэн байна. Тэр ах дүүнраа бид эзнээс тэр гайхалтай өвийг хүлээж авсан хүмүүс. Тэр өвийг бид нар тээж алгах нь итгэл дотроо ялалтаа урагшаа алгах нь Бурхны хүсэл юм. Бурхан өөрийн хүмүүсийн амьдралаас энийг л харахыг хүсэж байна. Тэгэхээр Ромын цэргийн хувьд бол тэр дайн байлдаанд гарчсан хүмүүс төрөөсөө ухрах гэдэг ойлголт байдгүй байсан юм байна л. Ухрна гэдэг ойлголт байна. Тийм учраас тэд дэлхийд нэрээ дурсгаж чадсан баг. Дэлхийд өөрсдийн тэр сүр хүчийг харуулж чадсан баг. Тэгэхээр яг үүнтэй адил итгэлийн хүний амьдралд итгэлээсээ ухрах гэдэг ойлголт байхгүй гэдгийг Библи хэлж өгсөн баг. Итгэлээсээ ухрах гэдэг ойлголт. Тийм учраас бид үргэлж итгэл дотроо ялалтаа тэмцэл дотроо амжилт ялалтыг байгуулах тэр ёроол бидний амьдралд өгөгдсөн учраас Бурхан бүх гарц гаргалгаа боломжийг бидний амьдралд өрөөсөн юм ах дундар. Амен. Тийм учраас итгэл дотор урагшилдаг хүн байцгаая. Галилчуудаа. Магадгүй бидний амьдралд итгэлээсээ ухрах олон шалтгаан байж болно. Байж болно шүү. Энэ бол тийм сонин үзэгдэл ерөөсөө биш. Харин биднэрт түүнийг ялах хүч байгаа юм а гэдгийг үргэлж санаар. Бодох, харах, төвчих юм шиг байна. Хамтдаа залбирцгаая. Иесус. За тэгээ та бас эзэн рүү хандан залбираач те. Эзэн бас танд. Эзэн минь тэгээ бид итгэл дотроо ялдаг нэгэн бах та туслаарай. Өнөөдөр та өөрийн чуулганд өгч байгаа энэ гурван зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх тэр хүчийг та бидэнд илүүгээр сойрхож өгөөрэй. Тэгэд үнэхээр таны үгэнд хайраас илүү чухал зүйл бол итгэл юм аа гэж хэлсэн шиг, ойлгуулсан шиг бид амьдралынхаа үн цэнтэй тэр зүйлийг үргэлжил сэтгэлдээ тээж үргэлжил тэр зүйлийнхаа хойноос илүү эрэлхийлж бас амьдралынхаа өдөр хоногудад түүнийг хэрэгжүүлж амьдрахад та туслаарай эзэн минь ээ. Энэ дэлхийн үнэт зүйл болох алтнаас ч илүү үнэтэй тэр итгэлийг та бидэнд өгч, энэ итгэлээр дамжуулж та бидний амьдралд өөрийн өрөөлийг буулгаж байгаа учраас тань талархъя эзэн. Иесус ээ, та өөрийн хүүхдүүдийн амьдралыг илүүгээр өрөөж өгөөч. Бидний амьдралд үнэхээр яг итгэл дотроо тэр ялсан бодол, итгэл дотроо ялсан тэр хараа, зориг, Мөн итгэл дотор ялсан тэр тэсвэр төвчээр байхад туслаарай эзэн. Илүү та ойлгуулж өгөөч. Иесус эзэн минь ээ. Үнэхээр танд талархъя. Та бүх зүйлийг тандаа өргөн энэ цагт бид хамтдаа сэтгэл нэгдэн танаасаа гуйн эзнийхээ нэрээр залбирч байна.
Амен. Эзэн алдаршуултгай.